За бидний өсөж хөгжиж байгаа нь эсийн хуваагдлын үр дүн. Жишээ нь хумс ургах, үс ургах байдал нь бидний өдөр тутмын амьдрал ах үед ажиглагдаж байдаг хамгийн тод жишээ юм аа. Эсийн хуваагдлыг дотор нь бинар хуваагдал, амитоз хуваагдал, митоз хуваагдал, миоз хуваагдал гэж ангилдаг. Бинар хуваагдал нь хуваагдлаар бактерийн эс хуваагддаг. Харин амитоз хуваагдлаар биеийн эсийн хуваагдлууд явагдах бөгөөд шарах гэмтсэн эсийн хуваагдал хуваагддаг. Төл эс их эсийн хоромосомын тоо өөр учраас яг адилхан эсүүд болж үүсэхгүй, харин сорив болж үүсдэг нь хоёр өөр байдлаар хуваагдж байгаа нь харагдаж байна. За жишээлбэл дээр эсийн хуваагдлаас амитоз хуваагдлын зургийг ажиглахад эсийн бөөм нь том жижиг байдлаар хуваагдсан байгаа нь харагдаж байна. Энэ нь яг төл эс их эсийн хоромосомын тоо хоёр өөр байгаатай холбоотой. За митоз хуваагдал нь биеийн эсийн хуваагддаг хуваагдал бөгөөд их эс төл эсийн хоромосомын тоо адилхан байдгаараа онцлогтой. За миоз хуваагдлаар бэлгийн эсүүд хуваагддаг бөгөөд биеийн эсээс бэлгийн эс үүсгэхэд хуваагддаг хуваагдал юм. За хуваагдлын дүнд дөрвөн эс үүсэх ба гаплоид бүрдэлтэй эс үүсдэхээрээ онцлогтой. За эсийн амьдралын мөчлөх нь G1, S, G2 гэсэн үе шатуудыг дамжих бөгөөд энэ гурван үе шат нь интерфазын үе шатыг бүрдүүлэх бөгөөд интерфаз дуусмагц митоз хуваагдал эхлэх ба митоз нь цитокинезээр төгсөж эсийн хуваагдал үргэлжилнэ. Эсийн хуваагдлын нэгдүгээр үе шат нь профаз юм. За энд биеийн эсийн хуваагдал болох митозын үе шатуудыг авч үзье. За нэгдүгээр үе шат нь профаз. Эсийн хуваагдлын хамгийн урт үе байдаг. Хромосомууд нь богиносон бүдүүрч хоёр хроматидээс бүтсэн хэлбэр төрсөө олсон байдаг. За энэ эсийн хуваагдлын төв дунд хоёр хроматидээс тогтох 6 ширхэг хромосом харагдаж байна. Нийт 12 хроматидээс тогтно гэсэн үг. Мөн центроилийн тоо нэмэгдэж эсийн туйл руу салж явна. За жишээ нь зурган дээр хоёр туйл руу шар өнгийн центроилууд салсан байгаа нь харагдаж байна. Мөн бөөнхөн харагдахгүй болж бөөмийн бүрхүүлүүд задарч хуваагдлын ээрүүлэн утаслаг үүсэж эхэлнэ. За центроилоос ээрүүлэн утаслагууд үүсэж байгаа нь харагдаж байгаа. Ба мөн бөөмийн бүрхүүл байхгүй учраас хромосом нь тодорхой харагдаж байна. За дараагийн үе шат нь метафаз. За метафазын үе шатанд хромосомууд эсийн төвийн хэсэгт эгнэн жагсаж центромерийн хэсгээрээ ээрүүлэн утаслагтай холбогддог. За эсийн төвийн хэсгийг шулуун шугамаар тодруулсан байна. За энэ центромерийн хэсгээрээ хромосомууд нь эмэг цэгцтэй байрласан байдал ажиглагдаж байна. Энэ үед тухайн эсийн хромосомын тоо хэлбэр хэмжээг судлахад хамгийн тохиромжтой байдаг учраас эсийн хуваагдлын метафазын үедээр хромосомыг харах ээрүүлэн хэлбэрийн утаслагыг олж харахад тохиромжтой байдаг. Ээрүүлэн утаслагтай хромосом холбогдсон байгааг харж болно. Мөн эгчдүү хроматидууд харагдаж байна. Нэг хромосом нь 2 ширхэг хроматидээс тогтох бөгөөд тэдгээр хроматидуудыг эгчтүү хроматид гэж нэрлэнэ. Дараагийн үе шат нь анафазын үе шат. Энэ шат нь маш богинохон хугацаанд явагдаж өнгөрдөг үе шат байгаа. Центромерүүд хоёр хэсэг болон салж ээрүүлэн утаслагууд салсан центромерүүдийг эсийн хоёр туйл руу татаж
Хромосом нь хроматид болон хоёр тийш салнаа. За зураг дээр харахад центромерээр нь ээрүүлэн утаслагууд хромосомыг хроматидээр нь хоёр тийш нь татан салгаж байгаа нь харагдаж байна. За дараагийн үе шат бол телофазын үе шат. Хроматидууд эсийн туйлд хүрч эрчлэлтэн суларч нарийсан хроматин болон харагдахгүй болно. Бөөмийн бүрхүүл шинээр үсэж бөөмхөн бий болно. Мөн бөөмийг тойрсон цитоплазм хуваагдан эсийн хуваагдал болох цитокинез явагдана. За ингээд хоёр бөөм үүсснээрээ хоёр эс үүсэх эхлэл тавигдаж цитокинезийн үе шат явагдах болно. За митоз хуваагдлын ач холбогдол. За митоз хуваагдлаар биеийн нэг эс хуваагдаж хоёр эс үүсдэг болохыг харуулсан байна. За жишээ нь 2N бүрдэлтэй 2 эс тус бүр мөн адил 2N хромосомын бүрдэлтэй байгаа нь схемээс харагдаж байна. За мөн митозоор үүсэх эс болгон ижил хромосомтой байдаг нь генетикийн докторт байдлыг хадгалах ач холбогдолтой. За дараагийн ач холбогдол нь олонх амьтан ургамал бэлгийн бус үржлийн нэг хэлбэр болох митоз хуваагдлаар үрждэг. За дараагийнх нь бие махбодын эсийн тоо олширч өсдөг нь мөн митоз хуваагдлын үр дүн юм. За дараагийнх нь митозын үр дүнд эд эрхтний үхэж өргөцсөн хэсэг нөхөн төлжиж хөгшөрсөн эс сэлгэн шинчлэгдэж байдаг ач холбогдолтой. За ерөнхий шалгалтын 2021 оны A хувилбарын нэг даалгаврыг ажиллая. За митоз хуваагдлын профазын үе шатыг илэрхийлсэн зургийн дугаарыг олно гэсэн байна. За тэгэхээр 1, 2, 3, 4, 5 гэсэн зургуудад дээр тайлбарлсан зургуудтай дөөцхүүц хэмжээний зургийг сонгож оруулсан байгаа. Тэгэхээр профазын үе шат гэдэг маань эсийн хуваагдлын эхний үе шат учраас хромосомууд нь харагдаж байгаа 3 дугаартай эсвэл профазын үе шатыг илэрхийлсэн зураг болох нь эндээс харагдаж байна. За ингээд И хувилбар зөв байна. За тэгэхээр анх хуваагдалд орох эс нь митоз хуваагдал бол мэдээж бие эс байгаа учраас Д хувилбарын одоо зөв гэсэн тэмдэглэгийг сонгоё. За дараа нь үүсэх төл эсийн тоон мэдээж митоз хуваагдлын үр дүнд 2 эс үүсдэг учраас 2 гэсэн чек бол зөв. За мөн хуваагдлаар үүсэх эсийн хромосомын бүрдэл нь 2N бүрдэлтэй байдаг. Митоз хуваагдлын үр дүнд үүсэх эс нь тийм учраас 2N бүрдэлтэй биеийн эс гэдэг нь зөв. Мөн төл эсийн генетикийн мэдээлэл их эстэйгээ ижил байдаг учраас ижил гэсэн дээр байгаа чек зөв. За тэгэхээр Д хувилбар зөв хариулт нь болж байна.